Зохиолыг бичсэн Аг Сарнай, зохиолыг уншсан Туул Синди, Бужигнаан. Туул сэтгэл хөндөөрлөн бодсон бодолдоо бүр ядарч гүйцжээ. Саяхан л тэрэнд бүх зүйл байсан. Гэвч одоо 4 өрөө цэлгэр байрныхаа мухрын өрөөнд өргөн том орон дээр ганцаараа атин хэвдэж байгаагийнхаа учрыг тэр бодоод олсонгүй. Бүх зүйл хоромхон зууртал болж өнгөрсөн. Уг нь тэр нөхрөөсөө салахгүй гэж өөртөө амласан хэдийч нэг л мэдхэд Баянагийн хүслээр анхны хүүхдээ өлгийдэн авсан гэрээсээ цүнхтэй хуцаа аваад гарснаа бүр төөрхөн сандгийм. Тэгж явснаас хойш хүүхдүүдтэйгээ уулзах гээд юурч чадсангүй. Баяна 2 хүүхдийнхээ сургууль, утасны дугаар гээд бүх зүйлийг өөрчилж, Туулыг уулзуулах боломжгүй болгож орхиод түүний өмнөөс одоогийнх нь амьдарч байгаа 4 өрөө байрны гэрчлэгээ дэлгүүрийг шидэж орхиод чимээг өгөхөн далд орохыг сануулсан юм. Үүний учир нь ердөө л Баяна өөр хүн сэтгэлтэй болж орхисных байсан гэдгийг Туул саяхан олж мэдсэн. Азгүй хувь заяандаа гутарч хэдэн сар гэрээсээ толгоогоо цохуулгасангүй. Түүнд гол зогоох төдийл хоол балга усал хангалттай байв. Өдөржин хий дэмий цонхоор ширтэж зогсоход гудамжаар өөд өрөөгүй зөрлөдөг хүмүүс хаа нэг тийшээ яарч алхах нь түүний атаархлыг төрүүлнэ. Орой болж нар жаргасны хойно Туул орондоо орж хэвтэхдээ жигтэй хийх ганцаардаж бас айдас мэдэрсээр удаж байгаач энэ тухайга хиндэж үл амнэ. Гадаа нам гүм хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарч шүндөл болжээ. Замын нөгөө талд байх уушин газраас 2-3-аараа хэлгэлдэн гарч ирээд такси барин харих хүмүүсээс өөр хүн үзэгдэх нь ховор. Туул бүх өрөөнийхөө гэрлийг асааж зургтынхаа суугийг солон буудан дээрээ шийгтэн суун. Зургтын сувгаар ихэнхдээ л үзсэн кино байн давтагдана. Нойр нь хурж ившээгээд ирсэн ч тэр унтахаа сайн. Зүрх мүлээд хэвтэх төдийдэл хин нэгэн хажууд нэрээд хүн дээр амсгаадаж ямар нэгэн мэс шиг хүйтэн зүйл зулайг нь тэмтэрх шиг болдог байв. Эхэндээ Туул өөрийгөө зүүдлээд байна даа гэж боддог байсан ч хид хідэн удаа давтагдаад ирэхэд нь чөтгөр шулам сүнс сүүдэр хамгийн түрүүнд санаанд нь бууж иржээ. Гэвч хинт хандаж юу хийхээ үл мэднэ. Хүү охин хоёроо жигтэй хийх санаж болдог бол замын унаад суугаад яваад очмоор санагдавч Баянаг хаашаа нүүснийг гис мэдэх хойно арга нь үл олдно. Шин ихнэр нь хүүхдүүдийг минь нүд үзүүрлэж аяг хоолоо харамлаж суугаадаа гэхээс гол нь харлаж нүдэнд нь нулимс зэлгнээд ирэвч хуулийн дагуу түүнд хүүхдээ асран хамгаалах эрх даанч байхгүй. 1 жилийн хугацаанд Эли балаа хүн шиг явхдаа өөрөө мэдээлгүй хүүхэд асран хамгаалах эрхээсээ татгалзаж салах өргөдөл дээр гарын үсэг зурснаа тэр саяхан мэдсэн. Аав ээж ах дүүсээ үгийн муугаар харааж төрсөн гэрийнхээ голомтөөд шороо авч цацснаа тэр бас л мэдээгүй. Сүүлийн 1 жилийн хугацаанд ер нь яаж амьдарч байснаа бүр төөрхөн санах хэдийч араатан шиг авиртай, чөтгөр шиг инээдтэй, час улаан уруултай хүүхнийг өөрийгөө мөн байсан эсгэд эргэлзэн. Баяна Туул хоёр ханилан сууснасаа хойш эрвих дэрвихээрээ зүтгэж аймгийнхаа төвд томоохон хүнсний дэлгүүртэй болсон юм. Баяна угийн сэргэлэн зүгээр сууж чаддаггүй хүн болохоор газар тариалангийн бизнес эрхэлж үүнийгээ дагаад талах нарийн бовны цех нээж ажлын байрч нилээд хэдийг бий болгов. Жил дараал нь төрсөн хүү охин хоёр нь ч өвчин зовлон ээрэлгүй сайхан өсөж баг сургуульд орцгоожээ. Туул анх дэлгүүр нээхэр шийдэхдээ цалин багтай багшийн ажлаа орхиж өөрсдийн ганц өмч болох байшингаа банкны барьцаанд тавьж зээл аваад амжиргаа цагаан хэмээх жижиг машинтай болоод хот сэлэнг хоёрын хооронд нөхөртөөгөө хамт бараа татхаар мөн чих явсансан. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шиг төд удалгүй ашгаа өгч дээшлэн дэвжих зам нь тороогоод ирсэн. Тэгэхэд Баяна эхнэрээ учиргүй их магтаж ойж үлээ. Эзэмшсэн мэрэгжилгүй хар бор ажил хийж энэ тентхийн компанид туслах ажилчин хийж явсан ч Баяна гүйлгээ ухаанаар хинээс ч дутахгүй. Амьдрал нь цэгцэрч юунд ч санаа зовхгүй болоод ирэхийн үеэс Баянагийн сэтгэл хувирав. Өглөө өдөр орой гээд байн хамтдаа байж жаргал зовлон саад бэрхшээлийг цогт аваад туулаад ирсэн ихнэр нь нэг л уйдхартай 100 төгрөг байсан ч хэмнэж байдаг зан нь тэртээ санагдах болов. Баяна, хүү минь та наавга мөн ч хахир хатуу хүн юм аа.
Хөөх юм уу ихчийг чинь алгын чинээ хүүхдэд дагуулаад дэлгүүрт нь ороод хитгэн юм авсны төлөө мөнгө төгрөгийг нь нэхэж олны нүдэн дээр загнаж илгэлсэн байх чинь үлээ. Ээжээ, ихч манай дэлгүүрээр орохдоо дуртай ямаа зүгээр аваад л гардаг штэ. Би камер шүүж харсан. Бөндөөлөө орж ирээд л гарт тааралцснаа задалж идээд тоглоомын тасгийн 2 машиныг авч идээд эвдэлсэн байна лээ. Ихч бас хүүхдээ арай дэндүү эрхлүүлэх юм аа. Би туулын зөв гэж бодсон шүү. Ганц муу ихчигээ эхнэрээсээ өмөөрөөд хэд үг хэлчихэж болохгүй юу чи? Цаад бөндөөлөө чинь чамайг ахаа гэдэл сүйд байдаг үсттэй. Ихч чинь хань нөхрөөсөө салаад өөдөсгөн хүүгээ дагуулад нутаг орноо зориод ирэхэд чи тусалж дэмжих ёстой байтлаа хитгэн чихэр хятад машинаас болж ихчигээ гомдох гэв. Чамайг багт чинь ард урдаа дүүрч амруу чинь хоол хийж хүн болгосон хүн ихч чинь л байх шүү. За ээж, тэгээд л өглөөд эхлэх юм. Туул бит хоёр ихчэд хүүхдээ цэцэрлэгтэн зөөх машин авч өглөө. Бас их баг нилээд мөнгө өгдөг штэ. Ихч гэрт дими суухаар ажил төрөл хиймээр юм да. Миний хүү яах вэ? Илгэн хайчхав. Харин цаад туул чинь их л дотор тамиртай хүүхэн. Улс амтны хэлгээр 10 төгрөг байсан ч үхэж чадах гээд яс тооцоо хийдэг гин. Манай хойд айлын цэцгээ танаа дэлгүүрээс жаахан чихэр жимс гурил будаа аваад мөнгө өгтөл 500 төгрөг дутчихсан гин. Гэтэл кассан дээр суудаг чинь хэн билээ? Өнөө Баатрин дунд охин чинь. Шүрээ юу? Өө, тийм шүрээ шүү дээ. Шүрээ захирал уурлнаа гэд өгөөгүй гэж байгаа юм да. Харин аз олж ардан зогссон хүн тэрийг нь төлөөд юм авсан юм шиг байгаа. За тэгээ юу. Гэхдээ ээжээ, би туулын дэлгүүрийн ажилд оролцохоо болсон. Таач бас хүмүүсийн элдв үгийг битгий хөөргөө суул та. Аадгийн тэнэг авгаагаа магтнаа гэж хүүмэн хизээ сүлд намаа барив да. Анх туул бэр болоод ирэхдээ л шав шуух хийсэн хөдөлгөөнтэй нүүрэмгийн ажилсаг охин байсан нь хадам ихийн дургуйг хүргэжээ. Баянагийн эцэг их хоёр дундаж амьдралтай малын зах дагсан хүмүүс байв. Мал нь бусдын шиг өсөж үржээд байхгүйж илэгдсэн хорогдсноо нөхөөдөл амьдралд нь яг таарна. 10-аад өхөр 100-аад хонтой жилийн 4 улиралд малаа дагаж явсаар хүүхдүүдээ нэг их өсгөж цангаалгүй хүний зэрэгт хүргэсэн. Хүү баянаа цэргээс халагдаж ирээд зүс таних айлын том охиныг гэртээ дагуулж ирснээр бяцхан хурим найр хийж бэртэй болсон нь энэ юм. Туулын ар гэрийн амьдралч бас 2 идэхгүй хоосон хонохгүй хэр таарахын. Тиймдээч 10 жилээ төгсөөд их сургуульд явалгүй шууд ажиллаж эхэлсэн юм. Баянагийн аав очрын хэр тоосон дарагдаж өнгөн мэдэгдэхээ байсан дайланг туул хэд дахин усанд булхуулж угаасанд хээх хооронд тодорч ирснийг хоймрын авдар дээр дэлгээд тавьжээ. Өвлийн нар эрт буудаг хойно очор хідэн хоноо нартай уралдан тууж ирээд хашсныхаа дараа эхнэр хорлмаагийнхаа өдөш болгон хийдэг хямцагтай шүлийг сансаар бээрсэн гараа хооронд нүрчин гэр өөдөө түргэн алхлав. Өвгөн минь осохоо шахуу. Гайгүй хөө. Тэгхдээ л цаанаа л нэг хүйт орчихжээ. Надаас илүү хідэн хонь маань бээрсэн байх. Өвлжөөр үгээ шургаад орчихлоо. За тэр яахав. Хувцаа хөнгөлөөд халуун цай оож удахгүй хоол боллоо. Туулаа аавда цай хийж өг. Хүү маань ирээгүй л байна уу? Цаад газар нь цалин мөнгийг нь өгөх л байгаа да. Хүү өдөр ярьсан маргааш найшлах юм гинэ. Харин ашгүй цалингаа авсан байхаа. За болж дээ. Хүүгээ сайхан тогтсон ажилтай л болгочих юмсан. Бололгүй яахав дээ очир минь. Залуу хүн аргаа олж л таарна. Ийн яриа өрнүүлэн халуун цай оочиж суусан очор хамрын тамхи авахаар өндийхтөө авдран дээр байх өөрөгнийхөө дайлан хараад зог туслаа. Иви минь гэж ээжи минь хараа муудчихад байхдаа надад зориулж урлаж өгсөн дайлангийн өнгө нь тодроод иржээ дээ. Ийм юм бас байдгаа. 40 жил болцоход байхад ганцж утас сэмэрч урагдаагүй юм шүү дээ. Муу ижигтэйгээ ахиад л уулзсан юм шиг санагдчихлаа. Тэр жил намайг 16 нас хүрэхэд ээж хідэн шүн унталгүй шахам суусаар ойж байсныг би одоо ч мартдаггүй. Насаараа зүү утастай орооцолдож явснаас ч тэр юм уу нүд нь харахаа болоод өдөржин ирэх эргүүлд суусаар хорвоо горхсондоо хөөрхий. Буурлын буйныг барчхнаа гэж ус хөргөлгүй явсаар олон ч жил өнгөрчтэй. Хань минь чи өнгө оруулаа юу?
Гэхэд хорлмаа бэр охин лууга хошуугаараа зан. Наад охин чинь л ажилласаа тарж ирээд хамаг юм ухаж төнхөөд угааж арчиж суух юм байна шүү дээ. Очор бэрээ ихэд тоон хараад нүдэнд нь цэлэгнээд ирсэн нулимсаа ганцхан шудраад айл аавдаа ир үнсий баярлалаа охин минь. Ойрд ингэж их баярлаж гэлаасангүй. Ажилдаа анхиатай хүнч ондоо юм аа. Муу хүн минь зөв хүнээ л олж ханилсан бололтойдаг шүү. Гэхэд уур савсуулсан халуун хоол аягаль цуусан хорлмаа тогоо шангаа харшуулан чимээ гаргаж өвгөн минь юун ч сүртэй юм билээ дээ. Ганц дайлан угаагаа л үз. Юунд нь ингэж их сүрж гиндгийн. Ойрд ингэж их баярлсангүй гинүү дээ. Хорлмаа минь баярлалгүй яах вэ? Туул охиныг ирснээс хойш гэгээ татаж гэр орон маань цэмцээж байгаа санагдах юм. Хорлмаа юу ч хэлсэнгүй хоолоо аягалж дуусаад зоохныхаа өмнөх жижиг модон сандал дээр суугаад шөлөө чимээтэйхэн сорж тэр үдэш өнгөрчээ. Хорлмаа угаас угааж арчиж өөд татахтаа тааруухан. Ирэх биш хідэн үнээгээ сааж сүүс алийг нь боловсруулах айдна. Охин Батмаа ээжигээ дуурайж гэр орны ажилд мөн тааруухан. Хол нутгийн бэр болоод 3 жил болсон боловч хүүхэд төрүүлээгүй нөхөртөө эрхэлж харсан бүхнээ ахуулж яваа танхил бүсгүй. Хорлмаа заавал гарвал унтах дуртай. Өдөрт заавалчгүй 2-3 цаг унтсаар энэ нь хөвшил болжээ. Очиртой суусан цагаас мөнгө цаас гэдэг зүйлд санаа зовхоо болж бүхнийг нөхөртөө даатгаж сэтгэл амар амьдарсаар 60 нас хүрсэн нь энэ. Гэвч альва дэвлэгхэн хурдан шаламгай бэрн 5 тухтай тайван амьдралыг нь боснуулж үргэлж арчиж цэвэрлэж байдаг нь тэртээ санагдах болоод байтал өвгнийх нь хэлсэн үг гал дээр тос нэмэх шиг хорлмаагийн дургуг бүр хүрэгжээ. Баянаа эхнэрээ дагуулад ирсэн эр хүн гэсэндээ олдсон таарсан ажлыг гололгүй хийж Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилга дээр 3 сар шахам ажиллаад иржээ. Залуу хосууд шинхэн гал халуун дээрээ байгаа хэдийч аав ээжихэд эргээд элдв янз болохоос ихэд имэж бошуухан тустай гарахын төвс болно. Хадам ээж нь туулд гэрийн бүх ажлыг даатгаж хөл өвдөд байна гэдэг нэрээр өдөржин орондоо хөвтөгч зарим үед хамар хашааны навчааганд орчхоод дундаааагта шаргал цайдавж ам хуурайгүй бэрээ муулж өөрийгөө зугаацуулдаг байлаа. Туул хүнсний дэлгүүрт бараа өрөөх цэвэрлэгээ хийх зэргээр зогсоо зайгүй ажиллаж ядарсаар гэрийн бараа харахад хоол хийж гэр цэвэрлэх хувц сугаахаас ахуулаад хадам аавдаа тусалж малын пүнц засаж домнохоос эхлэн ажил мунтахгүй. Дээр нь хадам ихийн ааш аяыг олж эвтэй байхыг хичээнэ. Туул хааныг төрсөн гэрээрээ очиж ээж аавдаа үнэрлүүлэхдээ хорлмаагаас нуун байж хадгалсан цөөхөн хідэн төгрөгөө ээждээ өгч дүүнраа хичээлээ сайн хийхийг сануулсаар хадмынхаа гэрлөө дуртай дургу алхана. Хавар цаг айлчлан ирж цас захаасаа ханзарчээ. Ойрноос туулын бие назаарун залхуун хурч сандал таарвал сууж ор харагдвал хэвтчих гээд байдаг болов. Аяг шүл уусан ч хөлсөн асгарч цаанаа л ядрангуй харагдана. Дэлгүүрийн тооллого цэвэрлэгээ хийсээр нилээд орой тарсан туулыг гэрийн босох давуугүй юу хадам ихийн ууртаа харц тосож авлаа. Чаавааста хадминда амьдарч байгаа эм хүн байж эртхэн ирээд аяг хоол хийгээ тавьчихаж болно доо. Одоогийн охид хүүхнүүд ахмад наснаа хүндэлж арчилж өргөнө гэдгийг оор тас мэдэхгүй шүү. Мэдсэн ч тоохгүй байх юм да. Нөхөрчин хүйтэн нойдонд хүн харын ая талыг харж хідэн төгрөг олох гээд хаа сайгүй л явах юм. Харин чи өдөрт дулаахан тогтоод дэлгүүрт хэдийн юм нааш цааш өрхөөс өөр юм хийдэггүй эцтэй. Ээжээ, манайх өнөөдөр тооллохтой байсан. Дараа нь бөөнөрөө цэвэрлэгээ хийгээд тарлаа. Яаж мэдтгийн хүүг минь байхгүй болохоор өвгөн бит хоёрыг яасан ч яадгийн гэж чи сандгийн биш үү? Өдөржингөө хөл янгинаад босож чадсангүй. Очир ирээд аяг шүл хийж өглөө. Энэ янзаараа бүтэхгүй дэ хөөхээ. Ер нь нарны голтоод насны эртэд замаа бодно байгаа. Хүн минь ихнэр авсан биш гэрийн бараач харахаа байлаа. Олсон хідэн төгрөг нь хаашаагач ороод байдгийн. Лав хөгшин бит хоёрт атга гурилны мөнгө өгсөн чгүй. Чийл хүүгийн минь цалин мөнгийг авсан байхаас зайлахгүй. Туул хадам ихийн үгийг төвчээртэй наргагүй сонсож суусаар хар цагаан дуугүй өөрийн гэсэн юмаа эмхэлж эхэллээ. Өвлжөөндөх малаа эргэж хаалга үүдийг нь сайтар бэхэлж уяад гаднаас орж ирсэн очоор цүнхэндээ хувцаа хийж зогсоо бэр охиноо гайхан харж "Хөөе охин минь юу болов? Хар шөнөөр хувцаа баглаад хайчих гээвэ?"
Туул юу ч хэлсэнгүй өмнөхөө хийсээр л нүднээс нь нулимс урсах ажээ. Хань минь охин яагаад уйлчхав? Чи аашилж загнаа юу? Гэхэд хорлмаа. Ганц хоёр үг хэлсэн чинь гомдож тунаад үгийн сөлөөгүй явах юм байхаа. Явбал явна лээз. Гүй яаж болдгийг? Голомт залгах үгийн минь ёсолж авсан гэргий шүү дээ. Чи л өдөржингөө ажиллаж ядраад унхаа шахаад ирсэн хүүхдэд элдв үг хэлээвэз. Гээд туулын хажууд очоод нурууг нийлж миний охин харанхуй шөнө яваад яах вэ? Ер нь цаад баянаг чинь маргааш ир гэж хэлий. Хоёр хүүхдэд тусна гаргах талаар ярилцсанаа хөө. Энэ явдлаас хойш төд одолгүй баянагийнх гэдэг айл эрүүл тэгшхэн газар хашаа хатгаж бөмбийсэн цагаан гэрээ байрав. Өөрийн гэр орон гэдэг юутай сайхан. Ингэж л хамтын амьдрал нь анх эхэлж байсныг Туул нэхэн саналаа. Харин дараа нь амьдрал чигдэр ч юунд ч санаа зовхооргүй боллоо. Одоо л нэг тааваараа хөлөөж иж суух цаг ирлээ гэтэл баянаа өөрөөсөө 5 дүү бүсгүйтэй учир ургуулж улаан цай муулзах олсныг нэг л өдөр мэдсэн. Дэлгүүрээр нь орж гарсан авгаа хүүхнүүд нүд амаа ирмэн өөр хоорондоо жуг хийлцэн баянааг том хар машиндаа залуу хүн хүүхэн суулгачаад салхи татуулан явж байсан тухай шивнэлдэн. Зарим нь Туулыг өрөвдсөн харцаар харах бол зарим нь манай Туул хэрийн юмд нугарч хугарахгүй баянаа хөрөнгө мөнгөтэй цээж баян болцоход сагсуурч яваа юм. Хорн гарахаараа ихнэр хүүхдийг ихгүй өөр хаачхын гэлцэн. Даанч баянаа ихнэрээсээ салахаар нэг мөр шийдсэн байсныг хинч мэдсэнгүй. Туулын нүдийг боож чихийг нь таглаагүйгээс л хойш нөхрийнхөө хөнгөн хийсвэр явдлыг тэр даруй мэдсэн ч уйлж дуулж шууган тарьсангүй. Харин ч тайван тогтоохноор баянаад хитгэн үг хэлжээ. Хань минь юу л болоод байна да. Элдв янзын үг чихэнд сонсогдоод л байх юм. Би нүдээр үзээгүйгээс хойш чиний амнаас сонсомоор байна. Гэхэд зургтын сувг салин залхуутаагаар өвшөөж суусан баянаа. Юу болсон? Хэн нь юу яриад байгаа? Чамайг надаас өөр эмэгтэй хүнтэй уулзах болсон гэж амтаа болгон л надад ирж хэлэх юм. Муусан гуйлахчингууд биднийг сайн яваад атаархсандаа л худал үнэн үг ярьж яваа байлгүй. Чи тэгээд итгээд байгаа мó? Би үнэн худлыг нь чиний амнаас сонсохгүй дэл. За яршигтай юм. Тайван чамраачхгүй. Тарай будааны ажил гээд толгойтой өснөөс их ажил байхад шалдар болдор юмны араас хөөцөлтгөө болж үз Туул минь. Баяна чи бид хоёр юучгүй хоосноос энэ хүртэл жаргал завлан бүгдийг хамтдаа даваад ирсэн. Чамайг юу гэж хэлхийг л сонсмоор байсан. Энэ амьдралыг минь хин нэг нь танихгүй эмэгтэй нураач чаднаа гэж бодохгүй байна. Би чамдаа итгэнэ. Гэхэд баянаа амаа урагдах шахтал өвшээж одоо унтаж амрая. Бүр нойр хурчглээ. Хүүхнүүд та нар дандаа элдв балаа юм ярьж байх юм. Ингэсэн яриа болоод өнгөрсөн ч тун удалгүй Туул дээр нэгэн эмэгтэй ирж уулзсан юм. Дэлгүүрийнхээ агуулгын өрөөнд барааныхаа нөөцийг шалгаад захиалгын хуудас бичиж суусан Туул дээр зааланд бараа өргөж охин орж ирээд захирлаа тантай хүн уулзъя гинэ. Бараа зээл авах гэсэн хүн байвал шүрээд бичүүлээд авч болно гэд хэлчихээ. Үгүй бараа авахгүй юм шиг байна. Тантай хувийн асуудлаар уулзна гэсэн дэлгүүрийнхээ уртлын кафед ороод ир гэж хэлүүлсэн. Тэгээ юу? Ямар хүн байна? Нийлээд том гидстэй жирэмсэн хүн байсан. За ойлголоо. Чи явж ажиллаа хийдэ. За хэн байдаг вүлээ? Надаас мөнгө төгрөг зээлэх гэсэн таньдаг хүн маань юм болов? Гүтгээд яагаад заавал кафед уулзъя гэсэн юм бол доо. Ингэж бодсоор Туул гар цүнхээ аван гарлаа. Өдөр бүр шинэхэн белуужиг нэмгээр зочдод айлдаг од кафед явж орвол нилээд хэдэн таньдаг хүмүүс сууж байлаа. Чухам хинэн өөртөө уулзах хүсэлтэй байгааг хүлээн эргэн тойрныг тойруулан харвал үсээ дээш шуун боож нүдэндээ хар шилзүүлсэн цагаан балаачтай эмэгтэй гар өргөн харагдав. Урд нь огт харж байгаагүй бараг хүүхдэрээ шахуу эмэгтэй байв. Түүний гидс рүү зэрвсгэн харвал багцаагаар 6 сар гарантай харагдав. Туул эргэлзэнгүй ширээн дээр очиж суувал мөнөөх эмэгтэй нүдний шилээ авч сайн байна уу хчээ гинт уулзъя гэж дуудсан дуучлаарай. Намайг мичтмаа гэдэг. Сайн ингэхэд хоёлаа танилуд илүү нэг л санаанд буухгүй байх юм. Та бид хоёр бие бинийгээ танихгүй.
Би тантай шолоохон л ярилцъя. Баянаа бит хоёр уулздаг болоод жил гаруй болж байна. Гидсэнд минь бойжж байгаа хүүхэд тэрнийх хөөе дүү минь чи чингинт юу яриад байна? Арай хүн андуураагүй үсттэй. Яахаараа чи миний нөхрөөс хүүхэдтэй болдгийн? Харахад их сургуулийн оюутан гэмээр л охин байна. Би андуураагүй, танаас ганц л зүйл хүсгэсэн. Хүүхэд минь удахгүй нарт харваад мэдлэх цаганд өглөө. Гэтэл аав нь хажууд нь байхгүй бол хичнээн гонигтай байх уу? Баянаа танаас удахгүй сална л гэх юм. Гэхдээ ямар ч үйлдэл хийхгүй өдөр хоног цаг хугацаа алдсаар л байна. Тиймээс бүхнийг байранд нь хурдхан оруулахын тулд би тантай уулзахаар шийдээд ирсэн. Бүсгүйн ярихыг төвчээртэй сонсож суусан тул дүү минь Баянаад ч бас 2 хүүхэд нь биш дээ. Тэгэхэд ч чам шиг ингэр султай хөнгөн явдалтай хүүхнүүдээс болж босгосон амьдралаа бид нураач сүтгэх улс бишээ. Чиний бодлоор би нөхрийнхөө хамаг хувцсыг боож баглаад чам руу явуулах хэрэггүй. Тэгж ч ярихгүй шүү. Би энэ бүхний учрыг нөхрөөс өөрөөс нь асууж дараа нь яахыг нь шийднэ. Харин наад гидсэндэх хүүхэд чинь миний нөхрийнх мөн гэдг нь тогтоогдвол би аваад өсгөж болох юм. За гүйцээ, яриа дуслаа. Ийм шийдэмгий хэлсэн тул бошоохон кафегаас гарч замын нөгөө талд байх машинаасаа давхин одлоо. Сэлэнг мөрөн хідэн өдөр орсон зүсэр борооны дараа эргээ халин урсаж нэлэнхүйдээ үерэлжээ. Туул давхсаар голын эрэг хавцаа зогсоод уртаа гихчэн амьсгал аваад ширэн урсгалыг харж нилээд суусны эцэст сая нэг тайвширчээ. Улс амьтны шивэр авир хийгээд яриад байсан нь үнэн байжээ. Гинтэл нэг өдөр готгонсон жаах охин гараад ирлээ. Тэгтээ бүр жирэмсэн шүү. Баянаа мичтмата ярьж тохиролцсны дагуу гэртээ буцаж харьсангүй. Салах өргөдлөө шууд шүүхэд өгчээ. Баянаа өрхийн тэргүүнгэд утгаараа бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгнүүд түүний нэрээр байсныг нь ээж болон эгчийнхээ нэрээр шилжүүлж дансан дах мөнгөөрөө Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн байр худалдан авч дундаа хуваах хөрөнгө үлдээсэнгүй. Харин ч хил чимээгүй салаад 2 хүүхдээ өөрийнх нь насрамжинд үлдээвэл туулд дэлгүүрийг нь буцаан өгөх санал тавьжээ. Туул зөвшөөрсөнгүй. Шүүхийн хурлаар ороод гарахдаа эцсээ хүртэл нөхрөөсөө салахгүй үр хүүхдээ хагцал донд өсгмөөргүй байна гэдгийг хэлжээ. Ухаан орж наан цаадахыг ялгах болсон тэрсгийн 2 хүүхэд нь хүртэл аав ээжтэйгээ хамт амьдармаар байна гэснээр шүүх эвлэрэн нэгдэх 3 сарын хугацаа олгов. Туул дэлгүүрээ ажилуулсаар л байв. Ээжээ, туулын дэлгүүр миний нэрээр байгаа юм чинь минийх л гэсэн үг үсттэй. Тэгэлгүй яадгийн хуулаараа чиний юм. Тэгвэл би дэлгүүрээ туулаас аммаар байна. Нөхөр нь салъя гэд ахад ичихгүй зуралдаад байдаг. Ёстой тэнэг хүүхэн юм аа. Харин тийм гимээ. Миний хүүч ханийн тэнгэртэй азтай золиг шүү. Шинэ бирма новоо даруун харагдсан. Юмтай айлын хүүхэд байх шүү. Туул анхнаасаа л надад таалагддаггүй байсан. Өнгөрсөн жилүүдэд хүүгээ салах гэ дийлээгүй. Одоо харин санснаар минь боллоо. Миний охин яадгийн очоод дэлгүүр аав. Бүр болохгүй бол хуулаараа авах хэрэгтэй. Тэр хүүхний ийм баян затглан явж байгаа нь миний хүүгийн хичээл зүтгэл юм штэ. Тэгвэл ээжээ бид одоо очоод хэлээд үзэх үү? Та хамт явах юм байгаа үсттэй. Ээжийнх нь би жаах өвдөд байна. Тэгээд ч муу аавд нь аяхан шүлхий. Хонь малаа зараад байранд сууснасаа хойш нэг л дүнсгэр яваад байдаг болсон. Насаар амаал дагажхаад 4 ханны дунд хэцүү байна гэж өглөөд байх болсныг чи ямар мэдэхгүй биш. Тэгвэл би явлаа шүү. Та аавд битгий хэлээрээ. Аав туулд их сайн байдгийн юм чинь дэлгүүрийг нь аавна гэвэл загнажил таарна. Айгүй бол бөндөөлөө бит хоёрыг хөөчгөж магадгүй штэ. Зочны өрөөндөө шивнэлдэж суусан ээж охин хоёр очрын бөгшөөлөн ханиалгах чимээнээр нам гүн боллоо. Хорлмаа хүү бэр хоёроороо 3 өрөө байр ахуулж тавлаган аргагүй амьдрах болсон билээ. Батмаа хүүхэд гаргаад бүдүүрч шалгаасан гэдсээ толинд харан зогссноо хань нөхрөө дурсан санаж ганц 2 нулимс унагжээ. Говьалтай аймгийн Мянгат малчны хүүдээ сууж эрхэлж явсан үе саяхан. Гэвч хүнтэй суугаад 3 жил болоход жирэмсэн болсонгүй. Хадам талынх нь цаг үргэлж хүүхэд нэхэстэй. Батмаач байнгын хүүхэд нэхэх нөхөр хадам аав ээжтэй уурлаж шөнө оройн цагаар гадуур зугаацаж сэлгүүцэх нь их болов. Хүүхэд хүсээд олдохгүй байгаа нь миний буруу биш. Харин ч хүүхэдтэй болохгүй байгаа нь чамаас л болж байна гэж нөхрөө загинсаар нэг л өдөр согтуу байхдаа нөхрийнхөө хамгийн сайн найзын өвөрт сэржээ.
Ил явдал Батмагийн нөхрийн чихэнд хүрснээр найзтайгаа тангараг тасарч эхнэрээ төрхөмд нь буцааж гэрлэлтэд цоцлуулснаар хамтын амьдрал нь төгссөн юм. Гэвч тун удалгүй хэвлийн бүдүүрэн нүүрэн сэвхтэж хоолны хордлого өгөөд эхэлснээр хорломоо охиноо жирэмсэн болсныг мэдсэн ч нөхрөөсөө биш найзаас нь жирэмсэн болсон гэдгийг сонсоод тэнгэр хүмрэх шиг болжээ. Тэгсэн ч хүний их гэсэндээ охиноо чадлаараа тойглож зээх үүтэй болсон юм. Нүднээс урсах нулимсаа арчиж нүрээ дарвайтал бодож уруулаа өнгөлсөн тэрээр Батмаа хүүхэн хаач газардахгүй шүү. Мянгатын хүүгээс салсан ч том дэлгүүрийн босс болох заяатай атстай хүүхэн шүү. Ингээд толинд туссан дүрсээ үнсгэнд холгүй айлгуутан байсаар гэрээс гарав. Баяна хаа нэг гэрээрээ ирэхдээ нэрдээ ирэх байраа амаар байна. Хүүхдүүдээ надад өгчгөөд сэтгэл амар шин амьдралаар амьдар. Би мичтмаад үнэхээр их хайртай. Хүнд заяаны хань гэж байдаг бол би тэрийг олцоход байна шүү дээ туулманд. Нийгэнт хөрсөн сэтгэл зүрх чамайг зовоохоос цаашгүй. Химэн учирлаж шаардахыг зэрэгцүүлэн ярьсаар буцдаг болов. Шүүхээс өгсөн 3 сар дуустгийн даваан дээр мичид маань ирайлж хүүтэй боллоо. Баяна өмнөх 2 хүүхдээ төрснөөс ч илүү догтлон баярлаж нааш цааш хий самгардан нулимс унгаж байхыг харсан туулын дотны найз эмнэлэгт олон жил солигч хийсэн бүтэдмаа тэсэлгүй Баяна дээр очиж "За сайн уу? Тана ойрын хүн төрөө юу? Үзэгдэж харагдаагүй охин байх чинь. Гүчээ чи юун ч сүртэй уйлж унждгийн. Миний санахаар туулыг төрөхөд ингэж уйлаагүй байхаа." Гэвэл Баяна эргэн тойрноо тойруулан хараад олон хүнээс санаа зовх шиг болоод юу ч дууралгүй эмнэлгийн гарах хаалга өөд зөвлөв. Туул энэ бүхнийг сонссон ч эцсээ хүртэл нөхрөөсөө салахгүй гэр бүлээ бүтэн авч үлдэнэ гэсэн шийдвэрээ өөрчилсөнгүй. Батмаа тэр нэгэн өдөр туулаас дэлгүүрийг нь авахаар ирээд амрууга тасгийтэл алгадуулаад буцсан билээ. Шарандаа хууль шүүхээр явах хүсэлт гаргасан ч Баяна болиулсан. Баяна туулаас салж чадсангүй. Хүү охин хоёр нь 11-2 доо хэдийч аавыгаа өөр газар шинэ хүүхэдтэй болсон гэдгийг томчуудын ярианаас олж мэдээд ааваасаа нэг л хүндий байдаг болов. Амьдрал үргэлжилсээр л мичидмаа цаг минут бүхэн л Баянаг гэрлэлтээ салгуулж өөртөө нь албан ёсны эхнэр нөхөр болохыг сануулсаар хос хоёрын харилцаач тааруухан болж ихэнхдээ ам мурих болжээ. Нэгэн өдөөш мичидмаа хүүгээ унтуулчаад их л найланхаа ааш гарган шинэхэн авсан бие нефт гэрэлтэх дотор хувцас өмсөөд Баянагийн үр дээр эрхлэн суугаад уруулыг нь шуналтай аргагүй озон үнсэж "Миний хонгоор ойрд ядраад байгаа мó да. Дууга хураачгаа суухаар чинь санаа зовоод ах юм. Арай хуучин ихнэр хүүхдээ санаад байдгийн биш үсттэй." Гэхэд Баяна мичидмаагийн сул унжих хүсийг нь чихнийх нь ардуур хийж хүүхэд гаргасан ч тун удалгүй хэлбэр галбраа олсон нарийнхан бэлхүүсээр нь чанга тэрвэрж өөртөө наагаад "Тэнэгхэн минь дээ. Одоо хүү та хоёр миний гэр бүл. Харин туулаас 2 хүүхдээ авчих юм бол хот руу нүүчихмээр байна. Энд таньдаг хүн хаар алхам тутамд тааралдаад нэг тийм таагүй харцаар хараад байх шиг санагдаад ах юм. Туул бит хоёр яах аргагүй тгээс эхэлж хамт зүтгэсээр энэ хүрсэн болохоор танихгүй мэдэхгүй ч хүн алга. Залуу охин дагаад эхнэр хүүхдээ хайсан гээд элдв явган яриа тасрахгүй шинжтэй л байна да. Миний хайраа тэрэнд битгий санаагаа зовоол доо. Ааж маажмаар мартагдаад л ирнэ. Чи бит хоёр байтугай дэлхийн одууд бүхий л амьдралдаа салж нийлж өнгөрүүлж байхад иймхэн юм сэтгэлээ жилээхэ болж үз. Харин чам дээрээс хойш хэлэхүү байх уу гэж бодоод л байсан. Миний дотны найз охин Англид байдгийн. Тэр бас л над шиг эхнэртэй хүнд ухаангүй дурлаж хайр сэтгэлтэй болсон. Эхнэр нь бас л танаа эхнэр шиг салахгүй гэж зурлаад байсныг нь хотын заахад юм үздэг мэрэгэн имээдээр очиж аргалуулаад салж байсан. Хойлоо ер нь сайн үздэг хүнд үзүүлж салгах юм хийлгвэл яасан? Харин л дээ. Яг тэгээд хил амгүй салгаад өгчих хүн олдох болов. Байлгүй яадгийн мөнгө авахад бүгдийг нь хүсснээрээ хийж болно штэ хайраа. Би тэгвэл маргааш найзаасаа нөгөө эмээгийн хаягийг авчих уу? За дүүрсэн хэрэг. Эртхэн салжил байвал болох нь тэр. Харин 2 хүүхдээ би заавал аавна гэдгийг мэдэж байгаа үсттэй. Тэгэлгүй дээ хайраа. Тэгэд ч танаа 2 том болж байгаа хүүхдүүд бие даажчихсан л байгаа. Би сайн ээж болно. Амлын хайраа.
Баянаа Мичтмаа хоёр хүүхдээ хүнд харуулж орхиод хотын зүг яаруучлан гарчээ. Найзаасаа авсан хаягийн дагуу төөрч бодилсаар нар шингэсэн хойно зорьсон айлаа олжээ. Чимээгүй хоттой хаяа зэрэгцэн орших тэр айлын гадна ирээд дотогш орох хэсэгтээ эргэлзэн машин дотроо хэсэг сув. Хашааны банзан салж унсаар хэдхэн гоцгор банз үлдсэн ноорхоо гэрийн тооноор хав хар утаа суунаглан гарах ажээ. Гэрийг тойроод элдв янзын хог дүүрэн харагдах аж. Мичтмаа, энэ айл чинь мөн байгаа. Яавч үзэж хардаг айл ийм баймааргүй. Зүгээр л нэг ядуу гуйлах юм шүү. Хаяг энтрийг нь андуураад өгчихсэн юм биш байгаа да. Мөн ийм л айл байсан гэж хэлсэн штэ. Хойлоо орё л доо. Тэр хоёрыг ийн ярилцаж байтал гэрийн хаалгонгойж урт хар гизэгтээ нүүрэн түмэн янзаар үрчлээдсэн ноорхоо хувцастай эмгэн гарч ирээд шуудах машиныг нь чиглээ ирэхэд Баянаа яах аргагүй машинаасаа буулаа. Эмгэн үгийн солиогүй Баянааг хэсэгхэн цоош иртэж харснаа. Зориод ирсэн бол ороочтэй. Ингэснээ эргэж харан майжигнан алхасаар гэрлүүгээ орж хов. Мичтмаа машинаас бууж ирэн Баянааг суудаж за хараа орё л доо зөвл айлдаа ирсэн байна штэ. Чи бит хоёрыг гадаа нэрсэн гэдгийг мэдчихээд гарч ирснийг харав. Оргүй хоосон хүн биш л байгаа эцтэй. Химэн хүчээр шахуу дагуулan алхав. Харин Баянаад эмгэний нүд рүү хэсэгхэн хар зогсохдоо гартаа шил арх барьчихсан зүдрүүхэн алхах нэгэн эрийг харах шиг болов. Хаалгыг нээн орвол өөдөөс нь нийл утаа. Үүнтэй зэрэгцээд ямар нэгэн юмний шаржигнан шатах чимээ дуулдав. Гэрийн дотор гэрэл муутай тооны доороос зүгдэх гэрэл шарлан ялтааж эргэн тойрны юмсыг муухан гэрэлтүүлнэ. Гэрийн хойморт тэр чихтэн элдв ургамал амьтны нүд хэрээний сарвуу могоон тасдсан толгой гэд өөр үзэж хараагүй зөсөн зөлийн юмыг дэлгэн урж тавьжээ. За, наад тулганыхаа ард байгаа сандал дээр сууцгаа. Тэгээд зорж ирсэн хэрэгэ бүтээхэд гар татахгүй байгаа үсттэй. Гэвэл Мичтмаа, тийм ээ, бид хоёр таныг гомдоохгүй хангалттай мөнгө авчирсан. Би чамаас биш ээ. Энэ хархуу үгээс асууж байна. Энэ асуудлын гол эзэн нь чи үсттэй. Гэхэд Баянаа ам нөхөөс өөр аргагүй болж би танд хүссэн мөнгийг танд барьж чаднаа. За, тэгвэл боллоо. Та хоёрыг ямар хэрэгээр ирснийг хөгшин би аль гэрийн гадна ирэхт чинь л мэдсэн. Чи тэгээд хожим хойно ирэх үүлийн үрээс айхгүй юм бидтэй. Та хийх юм аа л хийгээд өг. Би тэр эмэгтэйгээс хэл үггүй салаад хоёр хүүхдээ өөр дээрээ аммаар байна. Та тэгээд аргалж чадах юм уу? Баянаагийн хигжүүрхэн асуусан асуултанд эмгэн муухан мушин би шидтэн биш ээ. Гэхдээ чадах юм а чаддгал юм. Тиймээс ч зовлонгоо үүрээд хорвоог бузарлаж амьдрах гэж гэлдэрчил явна да. За, илүү үгээр яах вэ? Энэ сүүжний ясыг гартаа барьж хүссэн санснаа шивнээд орхи. Гэхэд Баянаа сэжиглэнгүй ясыг гартаа барьж туулаас бушуухан салгаад өгөөч хэмээн шившсээр эмгэнд буцаан өглөө. Эмгэн мөлхөн хоймроор хөглөрөх олон зүйлийн дундаас хатаас нь нүд аваад сүүжний ясны хонхорхоод тааруулан хийж эртний ямар нэгэн хиллэг мэд ойлгомжгүй үгсийг чанга дуугаар дуудан унших нь сүртэй харагдав. Гинт эмгэн зуухны дээд талыг нээж хонь ямаа бололтой амьтны гавлын ясыг дүүртлэн чихэж нөгөөх нь улаан оч дээшээ цацруулан шатах ажээ. Галын дүлэн дээгүүр сүүжний ясаа нар буруу 7 удаа эргэлдүүлсний эцэст яах ихийн завдалгүй эрхийг хурууга зүсэж тусал цусаа сүүжний ясанд шигтгсэн нүдэн дээр тусаачхав. Гэтэл хорчиж хатсан нүд ам орох шиг болж дундаа эргэлдэн хөдөлж эхлэв. Үүнийг харсан Баянаа Мичтмаа хоёр учиргүй айж биеинд хөшсөн мэд болжээ. Эмгэн өнөөх нүдээ баясангүй харж хар даванд боогоод Баянаа руу сарвайж за болсон. Наадхаа цаад хүнийхээ байгаа газар аваачиж ямар нэгэн аргаар унтах дэвсгэр доорн хий. Чи айж цэрвэд байх хэрэг огтоосооч байхгүй. Наадхаа нээж харах гэсний хэрэггүй шүү. Чамд ямар ч гим хор болохгүй. Би хийсэн үйлээ буцааж чадахгүй шүү. Ингээд эмгэнд нилээд их хэмжээний гар цайлгах мөнгө барьсан хос хоёр шуудхан гэрийн зүг эргэжээ. Баянаад туулын унтдаг орондоор өнөөх аймаар сүүжний ясаа хийхэд ядах юм байсангүй.
7 хоног, 10 хоног нам гүм юу ч болсонгүй. Туул дэлгүүрийн ажлаа хэвэн явуулж бараа материалаа татсаар баянаа эргэлзэж эхлэв. Хайран мөнгө муу эмгэн худлаа хэлж мөнгийг минь лөө ирдсэн юм шивдэ. 5 саяч бага мөнгө биш шүү дээ. Шал дэмээ очлоо. Гисээр мөнгөндөө харамсаж суусан үдэрш утсан жингэн нь дуурчээ. Авч харвал хүн залгаж байв. Аава, ээж дүү бид хоёрыг айлгаад байна. Та хурдан гэртээ ирээчтэй гэж уйлан хэлэх нь сонсогдов. Яасан бэ? Юу болсон юм нөхөө? Ээж өрөөндөө чанга инээгээд муухай хашгираад байна. За, аав нь одоохоо очлоо. Баянаа хувцаа бушуух өмсөөд гэрийн зүг яаран давхсаар ирвэл хоёр хүүхэд нь байрныхаа гадаа бөмбөгөнтөл чичрэн зогсож байв. Хүүхдүүдээ машин суулгаад гэрлүүгөө орвол хаалган дэлгээтэй хамаг юм нь ундуусандоо болчихсон туул унтлагын өрөөнийхөө ханлуу харц суучгаад тачигнтал инээж байв. Баянаа бушуух эргэж гарахдаа гэрийн хаалгыг гаднаас нь сайтар хааж гүйх шахуу машиндаа суулаа. Арайч тэ ингээд галзуурчхна гэж байдгийн байх та. Би юу хийчих вэ? Муу сайнч хоёр хүүхдийн минь ихэн юмсан. Одоо яана? Би ч муу ир хүн юм да. Зүгээр сайхан байсан хүнийг салахын тулд ийм болгочихдог гэж бодсоор явлаа. Туулын утсанд маш олон дуудлага иржээ. Толгоон даагтгаа болж бие нь хүндэрчээ. Яг л арх уугаад маргааш нь шаардчихсан хүн шиг шалан дээрээ сэржээ. Эргэн тойрон эмхэрхий хагархаа аяг тавг урч тасцсан хувц хунраар дүүрчээ. Хоёр хүүхдээ дуудсанд таагчиг биеэ хүчлэн өндийж босоод толинд харвал хамаг үс гэзгэн сэгсэж нүдэн аимшигтай гэлалзаж байв. За юу боллоо? Унтаж байтал гинт хин нэг нь татаж чангаах шиг болсон. Сэрэт гартал хинч байгаагүй. Цааш нь яалаа? Туулын толгойд юу ч орж ирсэнгүй. Өөрийгөө толинд хараад л баймар түн санагдаж гинтхэн л бие нь өчиг хөнгөрч инээд нь хүрээд эхлэв. Хүүшээ, би чи ямар сайхан эмэгтэй вэ? Яасан ч хөөрхин химээсээр үсгэцгээ эвэнд оруулан самнаж уруулаа часуулан өнгөөр бодож хувцаа сольж өмсөх гэсэнд хамаг хувцаа урж тасдан шидчихсэн байсанд дэлгүүр гарч нилээд их хувцас авчирч өдөржингөө толны өмнө эргэлдэж өнжлөө. Баянаа туулд санаа зовон эргэхээр ирвэл удаж хаалгаа тайлахт нь гайхаж орхив. Туул урд нь хизээж өмсөж байгаагүй би байрсан хар даашин зөмсөж үсээ задгаа тавьж хуруунуудаараа дүүрэн алтан бөгж зөөж нүрээ байдгаар нь бодсон байв. Нэг л тийм өөр хүн шиг Баянаа санагдав. Юу туулаа чи зүгээр үү гэхэд туул инээмсэглэж би яасан зүгээр штэ. Харин чи яах гэж нааш ирсэн? Залуухан авгаагаа тэврээ твтэж байхгүй. Харин чамайг ганцаараа яаж байгаа болоо гэж бодоод хүрээд ирлээ. Бас хоёр хүүхдийн цүнх номыг авах санаатай л гэж зориг муутайхан хэлвэл тэр хоёр танах руу яваа юу? Би бүр таг мартаж орхисон байна. Тэг юмыг нь аваад яв. Би ойрд жаахан завгүй ах юм шиг байна. За тэгвэл би хүүхдүүдийн юмыг аваад явъя да. Чи хэрэг болвол над руу залгаарай. Баянаа хүүхдүүдийнхээ өрөөнд орж ойр зургийн эмийг нь эмхэлж байх зураа туулыг огт өөр хүн шиг болсонд нь гайхсаар л байв. Туул өрөөнийхөө голд том тойл авч тавьжээ. Түүндээ өөрийгөө тольдоод чанга хөхөрхөн нэг бодлын аймаар ч юм шиг санагдаж, нөгөө бодлын хүүхдүүдээ өөр дээрээ авч байгаадаа баярламаар ч юм шиг санагдаж, эхнэрээ өрөвдөх сэтгэл төржээ. Туул дэлгүүр дээрээ очсонгүй сар шахан болжээ. Түүний хийдэг ажил нь өөртөө өдөр бүр шахуу шинэ хувцас худалдан авч толны өмнө эргэлдэх болов. Туул эрэгтэй хүнийг хөгшин залуу тарган туранхай гэж гололгүй өөрт нь хандтай хандсан хэн бүхнийг гэртээ авчирч үүлэн борооны мунаг ажлыг хийх шиг болно. Өөрийг нь магтаж сайшаасан ямар ч эр хүнд юугаач өгөхөд бэлэн болжээ. Түүнд үр хөөхөд ажил төрөл нь огтхон ч хамаагүй. Шүн бүрэл ямар нэгэн эрийн дор айхлан гинэж тачаадан хөвтгөн дээдийн жаргал болов. Хоёр хүүхэд нь ээжигээ санааж гэртээ хит удаа ирсэн боловч айлгаж загнаад хөөгөөд явуулчихжээ. Багаар архинд орж дэлгүүрээсээ архи авч уусаар хідэн худалдагч нараа хараасаар дэлгүүрт нь суухунч олдхоо болж лангуунч хоосорч нээхэ болов.
Охиноо ийн өөр хүн шиг айшилахад аргаа барсан аав ээж хоёр нь гэртээ авчирч арх уулахгүй хэмээн хорхоод хойморт дахиж тавьсан бурхан шүтээн рүү нулимж үүдэнд байсан савтаа уснаас хутгаж зуухныхаа амийг нээн цацаж орхиод дахиад миний юу хийхийг заах юм бол та хоёр үхэж далд орцгоон шүү хөгшин төгсгнүүд минь гэж заналтай нэмсэглээд гарч оджээ. Туулын дансан дах мөнгө дуусаж уух архиач авч чадгаа байв. Ердөө 3 сарын дотор 50 настай хүн шиг хөгшөрч үсэн захаасаа бууралтаж царай нэн тэндээ ов тов цоохорджээ. Цэцгэн дээр шунах зүгийн шиг эргэлдээд байсан залуусын нэгэнч бараа сураггүй. Туул баянаа руу залгаж хит хитэн удаа мөнгө нэхэж авчээ. Хамгийн сүүлд туулыг мөнгө нэхэж уурлаж хашгирахт нь салах өргөдөл хүүхэд асран хамгаалах эрхээсээ татгалзаж энэ байраас суллаж өгөөл 10 саяыг өгье гэхэд мөнгөний сургаар гуяа алгадан баярлаад зурчихжээ. Мөнгөнч дуусаж хит хоног гадуур тэнсэн туул байрандаа очихт нь аль хэдийн өөр улс худалдаж аваад амьдарч байлаа. Баянаагаас дахин мөнгө нэхэхээр залгавал утас нь холбогдох боломжгүй гээд болсонгүй. 2 хүүхэд рүүгээ залгавал мөн л холбогдсонгүй. Аргаа бараад хадам эцэг эхийн гэрт очивол үүдээч тайлсангүй. Баянаа эхнэр хүүхдүүдэд дагуулад хот руу шилжжээ. Байр, дэлгүүр, талхны цех, тариалангийн газар гээд бүгдийг нь зараад хотод шинэ бизнес эхлүүлэн аав ээж эгчийгээ татаж сэтгэл амар суух болов. Туул биетэн чөтгөр шүглсэн мэд хавцсан ойрцсноо хажиглаж биенээс нь үхээрийн гимээр үнэрсэн хөгшин авгай болон хуурчээ. Ээж аав хоёр нь хаа байгаа газар нь хурч ирээд арга эвийг нь олоод гэртээ авчираад ус цасанд оруулж үсгэцгийг нь самнах боловч ердөө маргааш өглөө хамаг эмийг нь сандаачиж мөнгө байвал авчхаад амьсныхаа төрөнд байнга авч явдаг улаан бодгаар уруула бодчхаад тас тасхийн инээсээр яваад л өгнө. Аав нь олон удаагийн үйлдэлд нь голдоо ортол гомдож охиноо хайж явхаач больжээ. Хөөхий ээж нь л араас нь хөөцөлдөж тэтгэврийн хитэн цаасаараа үздэг хардаг хүмүүсийн босхыг гэлээсээр уджээ. Үдсэн хүн бүрэл охинд чинь хий юм шүглэхтээ их айхтар юмд эзэмдүүлсэн байна. Миний чадал хүрэхгүй. Яах вэ? Ойр зургийн ном уншиж болох юм гисгээдэг байлаа. Туул дэрүүл өдөр гэж бараг байха болов. Нийлдэг хідэн гудамжны аригчдтайгаа яаж игээд л юм олоод ууждаг байв. Сүрэнгуй охиныхоо төлөө явсаар л байлаа. Дархан хотод сураг гарсан ясан тогмод хэмээх хүнийг зорж очихоор өглөөний галт тэргэнд суужээ. Цаг эрт байсанд хэсэг вокзал дээр сууж 12 дөхүүлээд сургаар сонссон айлдаа итгэлтэй явж очжээ. Залуухан аарсан сайтай хархуу сүрэнг найрсгаар хүлээн авч гэртээ оруулж ирсэн хэргийг нь сонсоод мөнгөн тагшин дотор сүүхийн эргүүлж тойруулан нилээд суулаа. За ихчээ, охины чинь махан бие дотор үхээд төрлөө олоогүй сүнс хорогдоод уджээ. Өөрийнхөө юу хийж яваад байгаагаа мэдрээд байгаа боловч давж гарах хүч алга. Буцаахад их л хатуу үйл юм. Гэхдээ охинд чинь хараал хийсэн хүн аль хэдийн нөгөө ертөнцөд одож би чадлаараа танд тус болохыг хичээе дээ. Эзгүй хаягдсан байшинд унтаж байсан туул гинт сэржээ. Хагарсан цонхны завсраар салхисий гэж даарч байна гэдэг жигтэйхэн. Хажуу тийшээгээ харвал хамт арх уудаг нөхдүүд нь аахар шаахар юмар өөрсдийгөө хучиж тачигнтал хурхиран унтаж байлаа. Хүм муусай ногшнууд сэтгэлгүй штэ. Миний дээр ганц юм хайчхаж болно доо. Хамаг цусаа юулүүлж өхмөрөөд ингээд нэг нь бүтээлгийг авахар өндийхэд хин нэг нь туулаа гэх шиг болов. Яав ингээд өнөөх хэдийгээ тойруулж харвал төрүүчийн янзаар унтаж байлаа. За муусан гуйлахчингууд минь өдөөд байгаарай. Алдчихан шүү. Хин нь өдөөд байна гэхэд хинч хариу хэлсэнгүй. Дээрээ юм нөмрөх айдаад нүдэ анснж буцаж нойрн хүрсэнгүй. Гинт 2 хүүхдээ жигтэйхэн санаж нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Нэрээ мо 2 өрмөн сайн л яваа байх та. Нэг уулзаж барааг нь харах юмсан гэж бодож хэвтэх ах үед нөгөө талд ясан тогмод талигаачдын оршоодог газар шүн дунд цав цагаан олбог дэвсэж суугаад тойрог хэлбэрээр ган гуугөөлж их түүдэг асаагаад 2 шавийнхаа хамт чөтгөр шулам дарах тарин уншиж эхэллээ. Тэгмэгцээ урдаа бэлдэж тавьсан сүүчний ясыг 7 удаа нар зөв эргүүлж нүхээр нь шагаан харвал туулын бие чүглсэн сүнс өмнө нь ирж гисэн өсөрч цавхран сүйд болж байгаа харагдав.
Амьд ахуйда олон хүнлөө урдаж цаг бусын золгүй өглөөр өгсөн 50 орчим настай Афган сүнс туулын биед эзэн орж суугаад ихэд хүчрхэгжин догширчээ. Тогимд руу дайран хамгаалалтыг нэвдлэх гэж оролдоод бүтлгүйтгэд улам чих уурлан дээш доош савчиж буцаад махан бие рүүгээ явах гэж их л оролдсон ч барайнд орчхоод чадсангүй. Уншлаг улам чангарахад хилэнц сүнс орох байх газраа олж адна шургалахаар нүх хайж эхлэхэд тогимд сүүжний ясан дээр өдөр гаргасан цагаан ямааны цусыг дусаагаад шидэж орхивол сүнс тэр даруй сүүжний ясанд шингэн орчхов. Тогимд яаравчлан хөдөлж ясыг аваад сэмжинд боогоод түүдэг рүү хаячихав. Үүр цайдал ном уншиж сэржим өргсөөр нар мантахад бисээ ариутгаж гэрийн зүг явцгаажээ. Сүрэнгуйч шүнжэнгөө цурам хийлгүй охиныхоо төлөө залбирч хонлоо. Туул өөрөөр сэрснээс хойш эргэж хөрвөн хамаг бие нь усан хулган болтлоо хөлөрч халуурсаар үүрийн гэгээ ороход нам унтжээ. Хамт хонсон аригчт нь өглөөс ирээд туулыг их л эвгүй атийн хөвтөөд амьсгал авч байгаа үгөө нь мэдэгдэхгүй байсанд өгчгөж хэмээн санаад хэрэгт орхоо сайн хаяад явчихсан байлаа. Нар дээр гололоход туул сэржээ. Хамаг бие нь хөнгөрч ахиж арх уух хүсэл төрсөнгүй. Шуутхан л явсаар аавындаа иржээ. Энэ явдлаас хойш туул дахиж гадуур явсангүй. Царай төрхөн баг багаар засарч бууралцсан ус нь харин хэвэндээ үлдэв. Хоёр хүүхдээ олоод уулзчих санаатай хүн амтнаас сургалсаар хотод байх Баянагийн гэрийн хаягийг олоод очвол хүн чинээч тоосонгүй. Туулыг хизээ нэгэн цагт ирвэл өгөхөөр бэлдсэн байсан 4 өрөө байрны түлхүүр ор дээрийг өгөөд хүүхдүүд чамайг мартсан. Санаа сэтгэлийг нь өмүүлээд яахав. Хичээл сургуулаасаа ирэхээс өмнө явж үз. Ингээд хөөх шахам явуулжээ. Туул жилийн хугацаанд өнгөрүүлсэн амьдралаа эргэн санахыг хичээсэн ч бүдэх бадаг зүүд зэрэглээ шиг л санагдана. Иш миний охин бүр турж эцэж гүйцжээ. Хоол ундаа идэж байгаа мó? Алив ээжийн үнсий. Туул гинт хүрээд ирсэн ижигээ хараад нэлхран уйлж хөлсөө бурзайтал шүл уухад нойр нь ирэхгүй хүрээд ирэв. Одоо ганцаараа биш ээж минь байгаа шүү дээ гэж бодоход юунаас ч айсангүй тайван унджээ. Төд удалгүй сэтгэл зүйчдэр очиж эмчилгээ хийлгэж эхлээд сүүлийн үед яагаад байсныхаа учрыг олсон юм. Гэт ганцаардал өөрийгөө голох, хүүхдүүдээ санах гэх мэт сэтгэл зүйн тогтворгүй байдлаас болж гүн стресс бухимдалд орсноос болж хий юм сонсох, төсөөлөх гэх мэт эмгэгтэй болсноо мэдэж эрчимтэй эмчилгээ хийж эхэлснээр эдгэрч эхэлжээ. Ханхай том 4 өрөө байраа зарж 1 өрөө болгоод зөрүүн мөнгөөрөө бизнес хийж шүүхэд өргөдөл гаргаж 2 хүүхдээ асран хамгаалах эрхээ буцаан авахаар Баянатаа заргалдаж явсны эцэст тэр өнөөдөр хүүхдүүдээ авахаар Улаанбаатар орох гал тэргэнд суугаад жирэлзэн өнгөрөх замыг ажин явахдаа ээж хэмээх амьд бурхандаа сэтгэл зүрхнээсээ талархаж сүсгэлж явлаа. Харин Баянаа хэдхэн жилийн дараа модоо барьсан ядуу гуйлагч болцоход их хотын гудмаар архи пиавны лаац цуглуулад мичтматагаа хилгэлдээд явж байхаа төсөөлж байгаа болов. Хүнд хийсэн үйлийн үр буцаад төлөөс нэгтэг ажээ. Сонсогч та бүхэндээ Агсарна зохиолчийн сургамж болсон нэгэн зохиолыг хүргэлээ. Агсарна зохиолчийн Борхуу, буудлын үйлчлэгч гэсэн зохиолуудыг өмнө нь та нар сонсож байсан билээ. За ингээд дараа дараагийнхаа зохиолоор дахин уулзлаа. Баяртай.